цайгаа уучгаад төрч чулуу ажилласаа хүнд ирэн амарцсан уу? Таны богино амралтанд зориулж утга уран зохиолын яруу ихшгээр аялуулъя. Та унших хэрэггүй, зүгээр л сонсоорой. Цай ухцоор радио нэвтрүүлэг. Их Монгол FM 99.7 радио сонсогч танд аль бие усны зөвшөөрөлтөөр зохиолч Оюун Сүрэнгийн үйл үйлээ дагдаг өгүүлэлгийг цуурлаар хүргэж байна. Үйл үйлээ дагдаг 2 дугаар хэсэг. Хотоос зайлуухан орших уулын сугад ан хаяанд орших эдлэн газрын иргэн тойронд хөрш зэргэлдэх машингууд цав цагаан цасан донд шиглэн харагдаж утаа уняар хөдөлгөөнгүй амирчмээгүй нойлох нь үнэхээр таатай сайхан санагдана. Хоорой хармод шатпад хийн хөгжилтэй яасах ил галын дэргэд тавьсан буудан дээр тухлан суух очмогийн нүдэнд өдрийн харсан хүний царай үзэгдэнэ. Яа харахгүй л хүн байсан та. Гэхдээ би ч одоо танилгүй яах вэ? Хэдий ядарч хөгшөрсөн ч гэсэн тэр мөн байсан. Ингэж болно. Зэлгэр том цонхны өмнө хүү бэр хоёр нь ач нартай засаар тоглож байгаа нь харагдана. Удалгүй тэднэр гүйлгэн орж ирлээ. Эмээ хинэн ач хөө охин хоёр нь түүнийг тойрон бужигнаж үнсүүлэх гэж өрсөлдөв. Эмээгээ тайван суулгаа. Битгий ноолоод бай. Ээж та бидэнтэй гарч салхилахгүй яагаа гисээр бэрэн цаа ягалан өглөө. Очмаа. Охин минь. Би та хоёртой нэг юм ярмаар байх юм. Гэхэд хүү тэнгисэн за хүүхдүүдээ дэш өрөөндөө гараа тоглол. Гэхэд хүүхдүүд өө ямар сони юм бэ? Бид хоёроос сонсч болдгоо юм уу? Гисээр гарцгаалаа. Нэгэн өдөр цэнгэл ээлжид цоожингоо буун шүнжин унтуулсангүй агсарч байна. Өнөөдөр олсон юмгүй ирсэн жагарт хамаг уураа гаргана. Хөөе, моногшин. Чамайг би ухаа хоосон ирээрээ гэж хэлээд гаргасан уу? Шүн одоохон гаш цайлаад юм бол гэрэхгүй алцсан шүү чамайг. Хөөе, ээж гоо. Энэ өгнө амьд байлгая гэж бодож байвал өдөр болгоо юм олуулж байна. Энэ тухай би хит хэллээ. Гарч ганц юм идэх хоол олж ирэхээс нааш битгий орж ирээрэй. Хинэн жагарыг бачин чирэг гараараа шүүрч аваад хаалгаараа өнхөрч унтлан араас нь өшөглөн гаргалаа. Жагар хөрмөөч авч амьдсангүй. Хэдэн өдөр дараалан халуурн жижирч яваад жагаар гадаа босгоны хажууд эвхрэн суулаа. Үнэхээр түнд өнөөдөр юу ч олтоогүй лээ. Тэгээд ч халуундаа солиорох гэж яваад хүн юм олж харах уу та. Хурц сэргэлнүүдтэй авхаалжтай байж л олцтой байдаг гуйлагчин түүлэгчний амьдрал тассан жагар аргагүй л өвчин дороотол хоёрт бууж өгчээ. За цэнгэл намайг ирээд намайг алуулчлалаг яавалчл яг. Энэ мөхөгшин зовлого минь шунлан дэмдсэн имрэх сэтгэлгүй авгааг аригчин харгас хүүхдийнхэн хамттна. Хитэн жил гэжэлээ. Бигээс л би яах юм гэж бодон өөрийнх гэтэл нуурын дэмэл үрчилцэхээс өөр яаж чадсангүй. Олсноо өөрийнхөө амраа ч хийж чадалгүй. Үүрч таахгүй бол бараг 100-аад ирэх нь холгүй авчирч энэ элэг буруутнуудыг
хичээлээ гэд. Надад лав сайн болсонгүй. Ингээд хөгшин нохоо шиг өглөө хүлээгээд хүлдүү газар хөвтөж байх гэж бодхоос гол нь горож хоолойд огшиж ирлээ. Гэлээгээд яах вэ? Миний ил үлийг мөр. Бурхны гисгэл үтсэн гэж бодлоо. Хүйтэн жавар халагдаж тасхийн хайрах боловч жагалт хөдлөх дур хүрсэнгүй. Гэвч нэг сэхий орохдоо л хүнлэн хонь хөлтөн гэж бодол толгойд нь орж холгүй байх нохооны үүрлөө мөлхөж очоод урамхай салбар дэвсгэрийг нь арийн чирж гаргаж ирээд дээрээсээ нөмрөн хөлтөн газар цаграглан хөвтлээ. Би ч одоо ингээд өгөх юм дээ. Зовж явахаар инэнч дээр химэн бодол эди буудай ухаанд нь орж гарна. Эмчээ хүлэн авах дээр маш хүнд хүн иржээ. Таныг дуудуулсан гэх сувлагчны дуунаар эмрэл чанараа аваад бослоо. Яасан бэ гэж явууд дундаа сувлагчаас асуухад би мэдл маш хүнд хөлдөж осгосон байдалтай болдсон. За гэрээс нь хүн ирчүү. Үгүй. Гудамжинд хөвтөж байсныг нь хүн олж төргөн тусламжинд дуудлага өгсөн байна. Өвчтнийг үзэж сэхийн амьдруулах тасаг руу шилжүүлээд эмрэл өрөөрүүгээ явлаа. Хачиинда эртний дээжийн мөнгө өгсөн хүн мөн шиг л байх юм. Би ч уг нэг харсан хүний хандахгүй дээ. Ятаж өвчтний нэрийг нь мэддэг. За, тэнгист ямар ч байсан хэлий гэж бодлоо. Очмол тэнгис хоёр эмэрлийг даган өвчтний өрөөнд орлоо. Жагар мөн байлаа. Эцэг их хоёрыгоо салах үед нь 5 настай байсан тэнгис одоо жарыг хараад яаж таних вүлээд? Багийн дурсамжинд нэг ил том их өндөр том биетэй хүн байсан шиг санагдана. Гэтэл одоо энэ үхэлсэхлийн зааг дээр байгаа эцэнхийн туранхай ядарсан өвгөн түүний төрсөн эцэг мөн гэж бодохоос хачин санагдана. Очмол жагрын хонхооснууд хавчиг хамрыг хараад хүн ямар амархан өөрчлөгддөг юм бэ? Жагар ийм өвгөн болцоход хэвтэж байх гэж. Бид уулзалгүй 30 жил болж. Ястал үйлээ дагдаг. Үний туглаа дагдаг хорвоо гихчээр. Болчмгүй явсны шанг нь амьдрал энэ хүнд харамгүй буцааж өгч. Ганц үгээ гараасаа хөтлөөд амьдрал нь хэцүүг туулж явахдаа жагыг бодохоор л гомдол шаналдаа бөглөрчмөр санагддаг үе надад байсан. Гэхдээ энэ олон жилийн хонь муу бүхнийг дурсаад яах вүлээд химэн бодож зогсоход нөхрөө зэрэглэн ширтэх нүүр нь хөхрөн хавцсан тургүй жижигхэн сүн унтал алгадуулсандаа гомдол өрн уйлах жаахан хүү хоёр очмагийн нүдэнд үзэгдэнэ. Энэ бол очмагийн тэртээд өнгөрсөн амьдрал. Очмаа бүхнийг мартах гэсэн шиг толгоогоо огцом сэгсрэн бодлоо. Бурхан минь гим хор хөлөнгөрөөсөө гэлээ гэж бодсон цэцгийн аавга ганцуу дотроо залбирсаар хит хонжээ.
Тэр орой цэнгэлд зодуулж хөрөөгдөж гарсан чагарыг ороод ирэх байхаа гэж бодсон цэцгийн аавга нэг л мэтгэд унтаад өгчээ. Үүрээр дахиад онгодож байгаа итай чагарыг дуудан сэрээдэг сурсан зангаараа нудран сэрэх гэтэл орных нь нэг тал хоосон байлаа. Гайхаад "Гөхөө жагараа" хэмээн дуудтал хариу алга. Босоод харахад пишэнд нь гал түлсэн янзалга. Гэрний хүйтэн байлаа. "Гүн ч одоо хайчдаг байна" хэмээн өглөөд цонхоор хартал цонхны дор нэг бүрэн хар юм хөвтөж байгаа нь харагдав. Хаалгаа онгоолгон гарч очоод харахад чагар мөн. Хөлөөрөө оролдон үзэхэд хөдлөхгүй үгсэн шинжтэй байх нь дотор нь палхийн зочив. Гэртээ гүйн орж унтж үлсэн цэнгэл хөнгөө өгцсөн сэрээлээ. Цэнгэл архин гараагүй нойрмогнуудээр харж "Өө цаашаа зайлаач. Хүн тулахгүй яах гэдэг юм бэ?" гэхэд "Босооч жагаар өгчхэж" гэхэд цэнгэл энэ хүү дуудаад цэцгийн аавга угдсаар түүнийг авч гарлаа. Цэнгэл цасан дээр атралдан хөвтөх жагарыг хараад архин гарч хашгил боллоо. "Оо та яах вэ? Ямар гайтай хог вэ?" гэхэд цэцгийн аавга "Хүмүүс биднийг алсан гинэ. Өргөж гаргаад гудамжинд холхон тавьчихъя. Тэнийг яваад л үгсийн байгаа үз." Ийхүү цэнгэл цэцгийн хоёр жагарыг өргөөд гэрээсээ нэлээд хол гудамд хаялаа. Хүн бидхийг харж хасаа хэмээн залбирсгаан айд сандарсан тул жагарын хүнд хөнгөнийг ч мэдсэнгүй. Түүфт хэмгүүл аваачаад хайчихжээ. Гэтэл хэд хоногийн дараа цагдаа ирээд цэнгэлийг бариад явчихв. Цэцгийн аавга мөн дуудагдан шалгагдаж эхэлжээ. Очмаа Тэнгис хоёр жагарыг хэд хоног ээлжлэн сахилаа. Үргэлжлэл бий. Их Монгол FM 99.7 радио сонсогч танд албан ёсны зөвшөөрөлтөөр зохиолч Оюун Сүрэнгийн үйл үйлээ дагдаг өгүүлэлгийг цувралаар хүргэж байна.